2007 он Хятад Шанхай тусгай олимпийн дэлхийн наадам. Би төв цэнгэлдэх рүү ээжтэйгээ хамт очсноо хизээч мартдаггүй. Сая хүмүүс зурагтаар үзэж байсан. Би нээлтийн ажиллагаанд зориулан үг хэлэхээр тайз руу гарсан юм. Миний зүүн талд том дэлгэц байсан. Тэр дэлгэцээр манай ээжийн зургийг гаргасан. Бүгд алга ташин бид тантай хамт гэж дэмжиж байсан. Бид энэ наадмыг хийдэг. Би өөртөө Тэнгэр минь дэлхий өөрчлөгдөж болдгийм байна гэж хэлсэн юм. Тусгай олимпийн тамирчдаа та нар бол баатрууд, хамгийн оргилд байдаг баатрууд юм шүү. Бүх дэлхий та нарт найдаж байгаа. Би бол авраг тамирчин. Манай ээж байгалийн хүч байсан. Дэлхийн ялагч байсан. Няцшгүй, цуцшгүй. Тэр бол миний мэдих хамгийн эрч хүчтэй эмэгтэй байсан. Үнэхээр дайчин. Нудрага зохиодол за хийгээд дуусхий гэдэг байсан. Мохошгүй зоригтой. Түүхэнд дурсагдъя гэж боддогчгүй байсан. Үргэлж ажлаа дуусгахыг зорддог. Бид бүгдэд дэлхий боломж олгосон юм. Тэдгээр бүх гайхалтай залуучуудын хувьд мөрөөдөлтөй хүрэх зам нь энэ дэлхий дахны спортын наадам юм. Эртний Ромын гладиаторууд талбартаа гараад ингэж хэлдэг байжээ. Би ялагч. Ялж чадахгүй бол хичээл зүтгэл минь ялалт болог. ESPN Films төлөөлж байна. Хичээл зүтгэл бол ялалт. Өгүүлэгч Жон Хайм, найруулагч Фриц Митчел, гүйцэтгэх продюсер Мария Шрайвер. Хүнд хэрээхийг өгнө. Төдий чинээ гордлог төрүүлдэг. Юнес Кеннеди Шрайвер ээжийнхээ энэ үгийг ахин дахин сонсдог байжээ. Тэгээд тэр өгөгдсөн зүйлээ авсан юм. Тэрийг бусадтай хуваалцаж 1962 онд оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зориулж арийнхаа хашаанд өдрийн амрагчдын цуслан ажиллуулж эхэлсэн юм. Нийгэмлэгүүдээс амрагчд ирдэг байсан. Ирсэн хүүхдүүдийн ихэнх нь усан цэлж үзээгүй. Зүлэг ногоо харж байгаагүй. Бас нэгчүүдэд тоглоомын талбайд тоглож байгаагүй хүүхдүүд байсан. Эмч нар тэднийг тэнийг мэдрэл муутай, мунхаг, найдваргүй ямар ч хэрэггүй хүмүүс гэж үздэг байсан. 20 дугаар зууны оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг соёлыг доройтуулагч мэтээр хардаг байсан үе л дээ. Яагаад гэвэл тэднийг дэндүү өөр аймаар халдвартай мэтээр боддог байсан. Ээж арын хашаага онгойлгоод наашир гэж хэлсэн. Шрайверийн тэр зочломтгой зан дэлхийд гарах үе таалга болсон юм. Тоглоомор дамжуулан нэгдэх тэр хаалга. Бид тоглоом наадмаар дамжуулж амьдралын үндсийг ойлгодог. Миний бодлоор ээж спортоор дамжуулан заад сургах болно гэдгийг маш сайн ойлгосон юм шиг байна. Өөр ямар ч аргаар заах боломжгүй. Юнес Кеннеди 1921 онд эрхэм дээдийн үлгэр жишээ болсон. Америк гэр бүлийн 9 хүүхэдтэй айлын 5 дахь нь болон мэндэлсэн юм. Юнес олон ах нарын дунд өссөн бөгөөд ах нарыгаа биширч аавынхаа анхааралд өртөх гэж их л мэрийдэг байлаа. Ээж ирчүүдийн анхаарлын төвд байдаг гэр бүлд өссөн. Мөн тэдний нэг болохыг хүсдэг байсан юм. Тиймдээ ч гайхалтай тамирчин, гайхалтай теннисчин, далайчин байсан. 17 наснда Европсын өрсөл дөнчнийг юм байсан юм. Хайнес помтод ИК гэж бичсэн байдгийн. Гэхдээ тэр нь Эдвард Кеннеди биш, Юнес Кеннеди хүн төрөлхтний шилтгэн гэсэн утгатай. Өрсөлдөх хэрэгтэй. Үгүй бол зүгээр л боломж шигд гэдэг байсан юм. Юнес бол бусадтай хуваалцдаг сэтгэлтэй гэр бүлээс гаралтай. Ээж, аав, ах, эгчин гэдэг бүгдээрээ би яаж туслах вэ гэсэн бодолтой байдаг. Би Кеннедигийн гэр бүлд нэлээд олон удаа зочилж хамт хооллож байсан л да. Ширээ тойрон суусан залуухан хүүхдүүд тухайн өдөр юу хийснээ ярьдаг байсан юм. Гэр бүлдээ ямар хөв нэмэр оруулснаа.
Яг нарийнтаа бол миний бодлоор Rosemary оюуны хөгжлийн бэрхшээлтэй эгч нь л дээ. Ээж минь тэр их ундарсан их хүч чадлынх нь суурь болсон. Rosemary Kennedy тэдний хамгийн том охин. Элчин сайд Кеннедигийн охин Rosemary Kennedy дүү Жин ах Жактайгаа хамт мэдчилж байна. Түүний оюуны хөгжлийн бэрхшээл нууц байсан бөгөөд Юунис гэр бүлийнхээ нууцыг дэлгэж 1962 онд Бямгаргийн оройны шуудан сонины нийтлэлд Rosemary-гийн тухай ярьсан байдаг. Тусгай олимпийг санааг би анх ихч Rosemary-гээс авсан. Би тэр үед ээжийнхээ хэлж байсныг тодорхой санддаг юм. Тухайн үед ихчийн асуудлыг хэлж ярьж хандах хүн байгаагүй. Хүмүүс тийм оюуны бэрхшээлтэй хүмүүсийг гадуурхаж байгаа нь ээжийн эгчигээ хайрлах тэр хайрын сэтгэлийн хажуугаар уур бухимдлын төрүүлдэг байсан. Манай ээж бол өөрчлөлт хийх хувьсгалын замыг хөгжүүлж чадсан хүн. Ээжийн нэг ах нь ерөнхийлөгч, нөгөө ах нь өмгөөлөгч, бас нэг нь Америкийн сенатор. Гэтэл эгчт нь тийм боломж олдоогүйг анзаарсан юм. Эгчтэй адилхан тийм хүмүүст боломж байгаагүйг харсан юм. Тэгээд ээжийн уур хүрсэн. Юунис Шрайвер уур хилэнгээ тууштай үйлдэл болгон хувиргасан юм. Тэрээр оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн мэрэгжилтнүүдтэй бараг бүгднтэй нь уулзсан. Хүмүүсийг шорон мэт хордог агуулах буюу нийгэмлгүүдэд очиж үзсэн билээ. Бохир заваан өвчин эмгэгтэй байсан. Тэр хүүхдүүдийг хинч тоодгүй байсан. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс мартагдсан, гадуурхагдсан, тусгаарлагдсан байсан. Тэд хүмүүсээс ичдэг байсан. Үнэхээр их жигшдэг байсан. Тиймээс айл болгон тийм хүмүүсээ нуудаг байсан юм. Хадагтай Шрайвер тийм л ертөнцид алхан орсон юм. Тэгээд үгүй. Цаашид ийм байх ёсгүй гэж хэлсэн. Ээж энэ хорвоод мартагдж гадуурхагдсан хүмүүсийн төлөө ам нээсэн хамгийн анхны эмэгтэй болсон юм. Тэр бол асар их зориг. Эх орон чинь та нарын төлөө юу хийж чадах вэ гэж битгий асуу. Та нар эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж асууцгаа. JFK-гийн энэхүү өрөө үе удамдаа урам зориг хайрлсан юм. Дүү Юнистэй ч гэсэн. Манай нагц ах ерөнхийлөгч байхдаа ээжийн санаануудыг хийх гэсэн тэр эрч хүчийн хүссэн бүхнийг хэрэгжүүлэхэд нь гол үлгэц болж байсан хүн л дээ. Нагц ах маань Юнис ярил хүссэн бүхнийг биелүүлээрэ тийхгүй бол салж өгөхгүй шүү гэдэг байсан. Өнөөдөр би өөрийнхөө санаа бодлыг хэлмээр байна. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандсан хөтөлбөрийг хэрэгжүүлж тэднийг эмчлэх эмчнэр болон эрдэмтдийг дэмжиж ажиллахаа мэдэгдэж байна. JF Kennedy оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эмчилгээний төсвийг улсаас гаргах тогтоолд гарын үсгээ зурлаа. Энэ нь магадгүй дүү Юнисийнхээ санаачлагын дагуу түүний гаргасан хамгийн чухал хууль тогтоомжуудын нэг болон үлдсэн юм. 5 жилийн дараа Юнис ах Жак болон Боб хоёрыг алуурчны суманд алдсан юм. Тэдний гэр бүлд ямар нэгэн эмгэнэлтэй юм тохиоход тэд гашуудлаа даван гарах ямар нэг юм хийдэг байсан бөгөөд Юнис Кеннеди Шрайвер шиг тийм их зовлон тэсэж гарах хүн байхгүй. 1968 он ах Бобыг алдаад 49 хонсны дараа 100 үзэгчид Канада болон Америкийн нэгдсэн улсын мянган тамирчид эв найрамдал, бахархал, хүч чадлын наадамд оролцохоор цугалцгааж тусгай олимп мэндэллээ. Ээж Чикаго руу явсан. Яагаад гэвэл хотын дарга дээлээ Чикагод байсан юм. Тэр нь бүтээлч шийдвэр бас улс төрийн хувьд ухаалаг шийдвэр байсан юм. Хотын даргын байга газарт очих хотын даргад бүх эрх мэдэл бий. Тамирчдыг оюуны хөгжлийн бэрхшээлийн төвшин болон бэлтгэлийнхэн талбайн төвшнөөс хамааран тус-тусад нь ангилан өрсөлдүүлсэн юм. Гэвч хүн бүр медаль авахгүй байна. Ээжүүд ялагдах нь чухал байгаагүй. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өрсөлдөх ямар байдгийг ямар байдгийг л мэдрүүлэхийг хүссэн. Хэдий гаднаа хэн төрүүлэх нь хамаагүй гэж хэлсэн ч үнэндээ бол хамаатай байсан. Юунис оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэмшүүлэхийг хүссэн. Тэднийг ялалзаж байгааг, тэдний гайхалтай зүйл хийхийг харахыг хүссэн юм. Орхигдож гадуурхагдсан тэр хүмүүсийг
гів гинтхэн хүмүүс дэмжин хөөрч баясхыг харахыг хүссэн. Хүн бодсноосоо ч илүү хийж чаддгийг харуулахыг зорьсон. Тэд бол гайхамшиг гэдгийг хэлмээр байна. Би тэднийг хаа нэгтээ харах болгондоо гайхамшиг гэж боддөг юм. Нэгт Олимпиад оролцоод медаль авсан охин, тэр охин уйлж байсан. Гэр ихний нь уйлж байсан юм. Тэгээд би ээжээс нь хадагтай таны хувьд үнэхээр онцгой мөч тохиож байна гэхэд тийм ээ миний охин медаль гардуулах тавцан дээр зогсоод бидний рүү гараараа даллаж хардаа ээжээ хардаа аваа би ялчглаа гэж хэлсэн. Тэр бол охины минь хэлсэн хамгийн анхны үгс гэж хэлж байсан юм. Зүгээр л итгэмээргүй. Хотын дарга Дейли цэргийн талбайгаас явхаас өмнө наадмыг зохион байгуулсан эмэгтэйд хандан Юнис хорвоо өмнөгшгөө байхаа болно гэж хэлсэн юм. Бид одоо 20 дугаар зууныг дурсаж тухайн үед ямар байсныг Юнис яаж ажиллаж байсныг эргэн харахад тэрээр оюуны бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалахын төлөө чин сэтгэлээсээ тэмцэж хөдөлгөөн өрнүүлсэн 60-аад онд манай улс маш олон талаараа сэргэж байсан. Юнг дарстай хүний хувьд амаргүй байсан. Би онцгой тамирчдыг олж харсан юм. Тэдэнд өрдөн өгч байгаагүй боломжийг өгсөн нь онцгой явдал болсон юм. Тэд харанхуйгаас гарч чадсан. Тэднийг дүрэм дагж чадахгүй, өрсөлдөөний утга учирыг ойлгохгүй, амжилтанд хүрэхэд тэндүү хол гисгэж байсан. Гэхдээ өнөөдөр бид мэдэж авлаа. Хамгийн гол нь хүний сэтгэлд хязгаар байхгүй гэдгийг ойлгуулсан юм. Ээж эргэн тойрноо хараад эмч нар улс төрчид эрдэмтэд мэрэгжилтэнгээд хэн ч тэднийг сургаж чадахгүйг ойлгосон. Гэвч хөл бөмбөг чадсан юм. Энэ бүхний хажуугаар Юнис нөхөр Сарж Райвертайгаа хамт 5 хүүхдийг өсгөж хүмүүжүүлсэн. Гэвч түүний 2 дахь гэр бүл нь тамирчид болон тусгай олимпийн үйл хэрэг нь байлаа. Ажиллаад л байсан. Дэлхийг өөрчилж илүү сайхан болгох нь ээжийн минь амьдрал байсан юм. 1973 онд ABC тусгай олимпийг дамжуулснаар дэлхий дахны спорт болгосон. Тэнгүү Америкчууд энэ шин төрлийн сэтгэл хөдлөм ялалттай танил дотн болсон юм. Анхны өвлийн наадам 1977 онд Колорадод зохион байгуулагдаж байлаа. Тэр үед 3 сувгаар тусгай олимпийг гаргаж байсан юм. Тусгай олимп ямар гайхалтай асар хурдцтайгаар хөгжиж байсныг ойлгох хэрэгтэй. 1979 оны тусгай олимпийн олон улсын наадмыг үзэж байснаас санаж байна. Тэр үед тусгай олимп их жижигхэн ганцхан Америкийн тэмцээн шиг санагдаж байсан. Гэтэл 10 жилийн дотор яахын аргагүй дэлхий дахны наадам болсон. Юнис Кеннеди Шрайвер үндэслсэн болохоор тэгж хурдан хөгжсөн юм. Мухаммед Али, Майкл Жордан, Холливуудын алдартнууд хөгжмийн ертөнцийн гээд Юнисийн дуудсан хүн болгон хөв нэмрэн оруулж байсан юм да. Ээж маань сайн дурынхны ачаар тусгай олимп өнөөдөр ийм түвшинд хүрч чадлаа гэж хэлдэг байсан. Хүмүүс тэр гэр бүлийн төлөө цаг заваа гаргасан. Яг л дэлхий тэр хүүхдүүдийн төлөө нэг алхам хийхийг хүлээж байсан юм шиг. Та бүхний тоглох эрх. Та нар энэ эрхээ олж авсан. Аль нэг сургуульд сурах эрх. Та нар эрхээ олж авсан. Ажил хийх эрх. Та нар бас олж авч чадсан эрх. Өнөөдөр бол бидний өнгөрснөөс тусгаарлагдсан шинэ өдөр юм. 1993 он Австри. Тусгай олимп анх удаа Америк нэгдсэн улсын нутаг дэвсгэрээс өөр улс оронд зохион байгуулагдсан юм. 2002 онд Юнис Шрайвер Өмнөд Африк руу 2 дахь удаага аялаж Африк оронд тусгай олимпийн хүрээгээ тэлж Нельсон Манделатай харилцаагаа баттгсан юм. 2003 он Ирланд. Хадагта Шрайвер зуны олимпийн наадмыг анх удаа Америкийн нутаг дэвсгэрээс гадны оронд хийлээ. Тусгай олимп бол спорт хамгийн цэвэр ариун зүйл. Энэ наадмыг явуулах бүхэл шалтгаан бий. Хүүхдүүд ялахыг хүссэн. Бүх чадлаараа хичээсэн. Хөлсөн, урсган, газар унсан, нэгэнтэйгээ мөргөлдсөн. Тэд жирийн тамирчдаас дутхааргүй гэдгээ батлан харуулснаар бүх юмыг өөрчилсөн.
Юунис амьдралынхаа сүүлийн жилүүдэд эрх чөлөөний медалыг хүртэж, Sports Illustrated-с гардуулан өгдөг Sport Legacy Awards-ын анхны шагналтан болсон юм. Мөн амьд ахуйда мөнгөн зоосон дээр дүрээ мөнхөлсөн хамгийн анхны эмэгтэй болсон юм. Тэрээр тусгай олимпийг дэлхийд дахны 180 улс орнуудад түгэж 3 сая гаруй тамирчдыг төрүүлж чадсан билээ. Мөн цаана нь сая холд авсан итгэл найдвар өвөрлсөн хөгжөөн дэмжигчд бий. Сайн уу? Тусгай олимпийн Joy бид нэр 100 м дуралддаг. Нэг зорилгын дор бидэнд боломж олгосон. Гайхалтай боломж. Биднэрт сайхан байсан. Надад үнэндээ нулимстай дуусгаагүй уралдаан гэж бараг байхгүй хаа. Үргэлжил нулимс зээлгэндэг байсан. Алив яваарай. Юунис харин тэгж харддаг байсан. Дараа нь яахав? Илүү сайжруулахын тулд юу хийх вэ гэж хардаг байсан юм. Юунис тусгай олимпийн баяр хөөргийг өөр хүмүүст үлдээсэн юм. Галдиагийн хэлснийг би юу мартадгүй маа. Тэр тусгай олимпийн тамирчдын нэг л дээ. Анхны 100 м-ийн уралдаанаа дуусгачаад үзэгчдийн алга ташлтыг харж юу болвоо гэж хэлээд эргэн тойрноо харж хүмүүс намайг дэмжиж байна штэ гэж байсан. Нэрээ надад баяр хүргэж байна гэсэн юм. Бүтэн 17 жил амьдрахад нь хинч тэрнийг дэмжиж баярлаж байгаагүй юм чинь аргагүй шүү дээ. Би тусгай олимпиад оролцоог бол шоронд орох байсан. Миний бага насны амьдрал ямар байсныг та нар мэдэхгүй. 1971 оны тусгай олимп тэр хүүхдийн хувьд шинэ амьдрал болсон юм. Ээж нь түүнийг тусгай нийгэмлэгт явуулахаа болохоор шийдсэн байлаа. Үнэхээр зовлонтой байсан. Би жирийн сургуульд жирийн хүүхдүүдтэй хамт сурахыг хичээсэн. Хүүхдүүд намайг чи энд юу хийж яваа юм? Манай ангид мэдрэлүүд байх ёсгүй яваач гэсэн янз тавиадаг байсан. Тэрээр тусгай олимпийн тамирчдын бэлэг тэмдэг бөгөөд тэдний тэмцлийн үндэс тэдний гутралыг давах хүч байсан юм. Би эхэндээ өөрийгөө хүчрэхэг байх албагүй, ямар нэг юм хийх албагүй, бараг зүгээр л сууж байх ёстой гэж боддог байсан. Би хар биш байсан бол гэж бодсон. Үүндээ тэр хамаагүй шүү дээ. Гэхдээ хамгийн гол нь би өөрийгөө бусад шиг хурдан сурч чадахгүй гэж боддог байсан. Тэрнээс олж өөрийгөө мангав гэж бодсон. Тэнэг гэж бодсон. Тэгээд уур хүрдэг байлаа. Нэг өдөр би гудамжаар алхаж яваад тэр нэг хүнийг харсан юм. Жирийн нэг хүн биш. Оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүнтэй хамт бэлтгэл хийж байгаа тэр хүнийг харсан юм. Тэрээр тусгай олимпийн хорооны хамгийн хүчрхэг төлөөлөгчдийн нэг болж чадсан юм аа. Билл Клинтон. Мөн Юунис Шрайверийн насан туршийн найз болсон юм. Бид хоёр олон ч удаа ярилцаж байсан. Надаас Лорита юу гэж бодож байна гэж асуудаг. Би хадтай Шрайвер гэд хэлчихвэл тэгэл дуусаа. Намайг битгий хадтай Шрайвер гэдвэ. Юунис гэж дууд. Би чиний найз, би чамд хайртай гэдэл. Хүн яаж тийм зоригтой байж чаддаг вэ? Нийгмээс гадуурхагдаж мартагдсан хүмүүс дахин амьдрал бэлгэлсэн. Яагаад тэр хүмүүсийг гэж? Тэд чинь хинч биш шүү дээ. Гэтэл ууртай, галдултай, аимшиггүй зоригтой эмэгтэй гарч ирсэн. Чин зоригтой, няцаж цуцшгүй тэр эмэгтэй 1962 онд Мэрилайнд дахь гэрийнхээ арын хашаанд хүсэл тэмүүллийнхээ анхны гарааг эхэлжээ. 2007 Хятад улсын агуу цагаан хэрэмний цаана түүний сүүлчийн дэлхийн наадам болсон юм. Бүхэл бүтэн нэг үндэстний үзэл бодлыг өөрчлөн гэдэг гайхамшиг. Ирландд хийж чадсан шигэ, ойрхот орнуудын улсуудад чадсан шигэ, Азийн үндэстнүүдэд хийж чадсан юм. Хятад, Японч гэсэн оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ бараг л агуулхад хордог байсан. Юунис тийм холон юмыг харсанд бид итгэж чадаагүй. Тэр анхнаасаа л тусгай олимп энэ төвшөнд хүрнэ гэдгийг харчихсан байсан. Бид багуудаа сонгодог байсан. Бүгд нэг игнэнд зогсдог байлаа. Хэрв Юунис тэр игнэнд байвал би хамгийн түрүүнд сонгож багтаа авдаг байсан юм. 83 настай байхдаа 2 ч удаа харвсан байсан. Тэгсэн ч манай 6 настай хүү бас манай хүүгийн 6 настай найзтай хамт гэрт дотор уулзсан юм.
Би тэрийг хараад бурхан минь зүрхний шигдэс болох бидэ гэж бодсон. Гэвч ээж төрүүлсэн. Сандал дээр суугаад хэв нэг инээж хөнгүүдээ би та нарыг төрүүллээ гэж хэлж байсан. Тийм л хүн байсан юм. Дуусаж үерч хүчтэй, үнэхээр өрсөлдөөнч би төрүүлнэ л гэж үзсэн шүү дээ. Роузмэри Кеннеди Висконсин дахь гэртээ эцсийн амьсгалаа хураасан юм. 2005 онд 86 наснда хормогийн мөнх бусыг үзүүллээ. Тэрнээс 4 жилийн дараа түүний дүү Юнис Кеннеди Шрайвер 88 наснда таалал төгссөн юм. Ээжийн маань оршуулган дээр тусгай олимпийн тамирчид ирж медалуудаа хийсэн. Тэдний хувьд ялалтын медалууд нь юунаас жирхэн байсан. Тэгсэн ч нэг нэгээрээ медалуудаа авс руу хийж байсан. Хадагтай Шрайвер байгаагүй бол улс орон өөр байх байсан юм. Тэр хүн амьдарч тийм сайхан үйлс хийсэн болохоор улс орон өнөөдөр илүү сайхан байгаа. Өөр үед, өөр цаг үед байсан бол Юнис Шрайвер Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч болох байсан. Юнис Кеннеди Шрайвер өнөөдөр энд зогсож байсан бол бид энэ хүртэл явлаа. Цаашаа ч явах зам хол байна гэж хэлэх байсан. Би одоо ч гэсэн би ялагч. Хэрв ялж чадахгүй бол хичээл зүтгэл минь ялалт болгоё гэж хэлдэг. Таалал төгсөөд олон жил өнгөрсөн хэдий ч түүний Вашингтон ДС дэх албан өрөө нь тэрл хэвээрээ үлдсэн билээ. Цаглашгүй их зүрх сэтгэл, өв уламжлал, хөгжлийн бэрхшээлийг ялан гарсан урам зориг, сүр хүч, бусдын төлөө гих түүний агуу хичээл зүтгэл. Ээж маань урт насалж хөдөлгөөнийхөө өсөн дэвжихийг харж чадсан. Энэ өрөөнд орж ирээд хаалгаа хааж надаас чи энэ бүхнийг юу гэж бодож байна даа гэж асуудаг байсан. Би ээж миний бодлоор хүмүүс үнэхээр итгэж байна гэж хариулдаг байсан. Тэгэхэд би амьдралдаа анх удаа л ээжийнхээ нулимстай нүдийг харсан юм. Барагтаа бол нулимс унагддаг хүн байсан. Треса их ядуус туслахыг зорддог байсан. Мартин Лютер Кинг өнгөт арстнуудад тусламжийн гараа сунгаж байсан. Харин Юнис Кеннеди Шрайвер спортын хөтөлбөрийг санаачлан гаргасан хүн. Тэрний хийсэн зүйл оюуны хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст амьдралын шинэ үе хаалгыг нээж өгсөн. Энэ юу юм бэ? Хорин дуудсан сэтгэл, хүлээн зөвшөөрөх сэтгэл, хайр. Энэ бүгдийн ачаар бидний эх орон бий болсон. Хэрв тэгж чадахгүй бол хэн нэгч хүлээн зөвшөөрч чадахгүй. Найруулагч Фриц Митчелл